Scratch дээр хийх quiz game-ийн эхний хичээлийг багш нь видео хэлбэрээр оруулах гэж байна. Давтаад. За, хамгийн ихэнд бүгдээрээ асуултынхаа sprite-ийг үүсгэнэ. За, асуултыг sprite-аар үүсгэж болно. Аль эсвэл backdrop-оор бас үүсгэсэн ч болно. Альгаар нь ч үүсгэсэн болно шүү гэхдээ бид нар хичээл дээр sprite-аар үүсгэсэн учраас багш нь видео хичээлээж гисэн sprite-аар үүсгээ явуулъя. За, тэгэхээр sprite-ийнхаа paint хэсгийг сонгоно. Зурах хэсгийг. За, paint гэдэг дээр сонгонгууд шууд ингээд paint хэсэг рүү автоматар шилжиж байна. За, эндээс бид нар асуулт хэсгийнхаа дэвсгэр өнгөө сонгоно. Асуулт хэсгийн дэвсгэр өнгийг ийм сургуулийнхаа нийл ягаан өнгө бай гэж ярьсан учраас нийл ягаан өнгөө сонгоод за, энэ доотын дөрвөлжин сонгож жагаад за, энэ дэлгэцийнхаа ингээд талд нь дөрвөлжингөө ингээд татчихъя. Хэрвээ одоо ингэж мингээд татчих юм бол энд ингээд цагаан харагдаад байгаа. Тэгэхээр энийг ингээд гүйцэтгэн сайхан татаад хүрхгүй байвал ингээд илүү гаргатлан татсан ч болно. Чөлөөтэй. За тэгээд одоо энэ sprite-ник буюу энэ муур бид нарт хэрэггүй учраас муураа сонгож жагаад хогийн сав дээр нь дараад yes гэд устгачих. За тэгээд энэ sprite-ник үүссэн sprite 2 гэв нэртэй байна тийм үү? Энэний нэр нь энд харагдаж байна. Энэ нэрийг бид нар асуулт гэд өөрчилж байна. Асуулт sprite учраас. За, асуулт гэд өөрчилчлөө. За, одоо эхний асуултаа бид нар бичье. Текст гэдгээ сонгож жагаад за, яг энэ ижил өнгөөр текст бичих юм бол ялгарч харагдахгүй учраас өнгөө цагаан болгоё. Цагаан болгохын тулд saturation-ыг brightness-а 100 болгочихъя. Тэгэхээр цагаан өнгөтэй болчихно. За, тэгээд энэ дээрээ ирж тарж агаад бичиж эхэлнэ. За, гэрийн даалгаварт өгсөн 5 асуулт чинь дандаа монгол хэлээр асуултаа асуугаад хариултууднаас монгол хэлээр байна шүү хүмүүстээ. За, Монгол улсын нийслэл хот аль вэ гэж. За, ингээд биччихлээ. Бичээд дууссан чинь энэ дээр бол голлож харагдаж байгаа ч гэсэн энэ үндсэн дэлгэцэн дээр маань ингээ хойшоогоо болцсон харагдаад байвал энийга зөөгөөд урьдчилуулаад ингээд яг гой голлуулж байрлуулаарай хүмүүстээ. За, ингээд эхний асуулт бэлэн болсон бол одоо энэ costume 1 гэдэг нэрийга асуулт 1 гэд өгчээ. Асуулт 1 гэд нэрлэжээ. За, асуулт 1 гэд нэрлэлчлээ. Одоо бид нар нэгэн sprite дээрээ 5 асуултаа костюмаар нь өөрчилчихнэ гэсэн үг. Өгчнө. Тэгэхээр костюмаа бид нар 5 костюм болгоод гаргах чинь гэсэн үг. За, тэхийн тулд асуулт 1 дээрээ очиод mouse 2 дээрээ дарлаа. Duplicate гээ гараад ирчин тийм үү? Duplicate гээ дарчингууд одоо шууд автоматар асуулт 2 гэдэг костюм үүссэн. За, дахиад duplicate хийнгүүт асуулт 3 гэдэг костюм. За, дахиад duplicate хийлээ асуулт 4 гэдэг костюм. Дахиад duplicate хийлээ асуулт 5 гэдэг костюм. Бүгдээрээ эхний ээлжинд 5 асуулттай тоглоом зохиогч байгаа тийм үү? Тэгэхээр 5 хүртэл нь костюм үүсгэжлээ. За, одоо ингээд костюм болгон руу ороод үзэхээр доторх асуулт нь яг ижилхэн байгаа даа. Яг гэвэл duplicate хийсэн учраас тийм ээ. Тэгэхээр одоо асуулт 2-оос эхлээд асуулт 2 дээрээ дарж агаад яг энэ текстэн дээрээ очиод mouse 1 дээрээ 2 удаа дарна. За, тэгээд энэ текстээ арилгах боломжтой болно гэсэн үг. Тэгэнгүүт нь энийгээ арилгаад яваад байна. За, асуулт бол ямар ч асуулт гэж болно. Та хэд өөрсдөө гой сонирхолтой асуултуудаа бэлдээрэй гэсэн тийм ээ. За, жишээлбэл багш нарын Монгол улсын ерөнхийлөгч хинбэ гэж зүгээр амархан асуулт нь. За, голдон нэг голж харагдаж энэ дайггүй байна тий. За, ингээ асуулт 2-оо биччихлээ. Одоо асуулт 3 дээр жишээлбэл энэ текстээ бас мөн адилхан ингэж арилгаж агаад бичнэ гэсэн. За, жишээлбэл ямар ч асуулт байж болно тий. Scratch программыг хэн зохиосон бэ гэдэг ч юм. За, эдгээр энийг арилгачих. За, ингээд асуулт 1 2 3 4 5 гэ тавлан дээр нь 5 өөр асуултаа ингээд биччихээ шүү. За, багш над энэ үрднийг орхичих. Та бол дуустал ингээд бүх өөрийнхөө зохиосон 5 асуултаа бичиж өгнө гэсэн. За, одоо асуулт маань болцсон учраас бид нар одоо хариултынхаа sprite-ийг хийнэ. За, мөн адилхан choose sprite дээр очиж байгаа paint гэдэг дээр дарлаа. За, одоо 4 хариултаа бид нар 4 өөр өнгийн дэвсгэр дээр яриг ашиглая гэж ярьсан тий. Тэгэхээр улаан, ногоон, цэнхэр, шар гэсэн 4 өнгийн хариулт гаргая. За, эхний А вариантын хариултууд дандаа за улаан өнгөтэй бай. Тэгвэл улаан өнгөө сонгоод дөрвөлжнээ сонгоод эндээ за нэг том жижиг нэмэрхүү байхт болох болов. Арай урт байвал
ингээ багасгachиж бас болно тийм ээ. Уртаараа байлгыг бол уртаар нь ингээ байлгасан ч болно. За эхний хариултаа бичиж текстэн дээрээ дарж агаад мөн адилхан өнгөө цагаан болохгүй бол улаан дээр ялгарч харагдахгүй тийм ээ. За тэгээ эхний асуултын хариулт чинь Монгол улсын нийслэл асуусан юм чинь. За эхний А хариултыг дарахын гэсэн үгээр хариулж биччихье. За одоо бид нар энэ хариултынхаа нэрийг Sprite 1 гэдгээр арилгаж агаад А хариулт гэд нэрлэлчихье. А вариантын хариулт гэсэн. За одоо мөн адилхан энийгээ бас адилхан А хариултын 1 гэчээ. Нэгдэх асуултын А хариулт гэсэн үг баггүй юу? За тэгээд энийгээ мөн адилхан duplicate 5 удаа duplicate хийчихнэ. Mouse 2 дээрээ дарлаа, duplicate, mouse 2 дээрээ дарлаа, duplicate. За ингээд А хариултын 2 дахь дээр нь ямар үг байх вэ гэхээр нөгөө 2 дахь асуултынх нь 2 дахь асуулт чи юу байгаа лээ? А тийм Монгол улсын ерөнхийлөгч хэн бэ гэж. За тэгвэл тэрний хариулт байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр за одоо зөв хариултаа биччихье л та. Тэгвэл энэ А хариулт нь зөв хариулт бай. Одоогийнх чинь хүрэл сүх тийм ээ. Өгийн ихний үсгийг биччихье. Гэт биччихлээ. За одоо 3 дахь асуултын хариултыг энэ 3 дахь дээр бичнэ гэсэн үг. 3 дахь асуултаа санахгүй байх юм бол ингээ ороо арчна. Scratch програм маань хэн зохиосон бэ гэсэн асуулт байна. Тэгвэл 3 дахь асуултны А хариулт нь за зохиогоо биччихье л да. Жишээлбэл Steve Jobs гэдэг ингээ буруу хариулт биччих тийм ээ. За ингээ гих маягаар ингээд 5 асуултныхаа хариултуудыг нь энд нь ингээд А хариултуудаа ингээ бичиж явуулна гэсэн. За одоо дахиад Sprite үүсгээд Б хариултынхаа Sprite-ийг үүсгэх. За энэ дээр болохоор Б хариултуудаа ногоон өнгөтэй байлгая бүгдээрээ. За ногоон өнгөө сонгож агаад яг энтэйгээ ижилхэн хэмжээтэй байх хэрэгтэй. Ижил хэмжээтэйг бид нар энд яг зурж чадахгүй хэрвээ байх юм бол яг ижилхэн зурхад хэцүү шүү дээ, тийм ээ. Тийм учраас энэ А хариултны энийг копидчиж болно. За яаж копидх вэ гэхээр А хариулт руугаа орлоо. Энэ сум дээрээ дарлаа. Сум дээрээ дарчаад энэ улаан дөрвөлжин дээр очиад дарна. Улаан дөрвөлжин select хийгдэнгүүт нь энд байгаа copy гэдэг бичгээр дарчих. За тэгчээд буцаад энэ Sprite сая шинээр үүсгэсэн Sprite руугаа орж ирж хагаад paste гэдэг дээр дарлаа, энд ороод ирчихнэ. Одоо энэнийхээ өнгийг л зөвхөн ногоон болгоод өгчнө гэсэн. За тэгээд энийгээ ингээд зөөгөөд хажууд нь тавьчихна гэсэн. Тэгэхээр яг ижилхэн хэмжээтэй байна гэсэн. За тэгээ энэ Sprite 1-ийн нэрийг нь болохоор бид нар Б хариултуудын Sprite-а гэж өгчөж байна. За тэгээд одоо жишээлбэл эхний асуултын Б хариулт нь Улаанбаатар гэдэг үнэ хариултаа биччихье тий. Тэгэхэд бол текстээ сонгож агаад өнгөө цагаан болгож агаад Улаанбаатар гэж биччихлээ. Үсээ голлуулж. За одоо энэнийхээ нэрийг болохоор Б хариултын нэгтгэх нь гэж өгч. Нэгтгэх асуултыг хариулсан гэсэн үг байхгүй юу? За тэгээд мөн адилхан энийгээ duplicate хийгээд 5 удаа duplicate хийн 5 асуултандаа зориулаад. За ингээд 2 дахь асуулт чи юу байгаа лээ? Монгол улсын ерөнхийлөгч хэн бэ гэсэн асуулт байгаа тийм ээ. Тэнгүүд Б хариултныхаа 2 дээр жишээлбэл энийг нь арилгаж агаад бодлоо хариулт өгчнө шүү дээ. За Зандан Шатар гэдэг ч юм. Овгийг мэдэхгүй юм байна багш. За Зандан Шатар гэвч. Гэх маягаар. За ингээд Б хариултуудаа хийгээ явна. Б хариултнуудынхаа текстүүдийг нь Улаанбаатар гэсний хооронд бичиж явуулна гэсэн. За одоо мөн адилхан яах вэ? C хэлбэр оруулж ирэх нь шүү дээ. Тэгэхийн тулд энийгээ дахиад бүгдээр адилхан copy-д оруулчих. Select хийлээ. Ногоон дээр очиж дарлаа, copy-длоо, Sprite руугаа оруулж ирлээ, paste дарлаа. Одоо энэнийхээ өнгийг нь шар болгоё. Шараа сонголоо. За одоо энийгээ зөөгөөд энэ доор нь тавьчих. Хаана яг үдэгтэй харагдчих. За ингээд одоо энийхээ нэрийг болохоор бид нар A B V A B C D гээ явуулсан ч болно. A B V G гэдээ явуулсан ч болно тийм үү? За A B C гээ явуучих. За.
Нэгэнт монгол хэсгээр явцсан юм чи монголоор л яв. За энийг болохоор А, Б, В хариулт гэж явууч. В хариулт гэсэн нэртэй спрайт болгоч. За одоо энэ дээр мөн адилхан яах нь вэ? В хариултын нэгтгэх нь гэж явчихна. Тэгэл энэ дээр нөгөө үгээ бичнэ тийм ээ мэдээж. За энэ шар дээр цагаан хэр ялгаж харагдах бол доо. За үзье. Эрдэнэт гिचээ тийм ээ ихний асуулт. За энэ нэг цагаан шар дээр гой гарч ирэхгүй байна. Тэгэхээр цаатлын шар өнгөө дахиад бүгдээрээ арай нэг өөр өнгө болгох хэрэгтэй. Цэнхэр. За шар байлаа гэж бодоход цагаан наашинд ялгарч гарч ирэхээр шар байх хэрэгтэй байна да. За энэ болж байгаа юм шүү. За ийм шар болгоч. За тэгээд энийгээ мөн адилхан duplicate хийгээд явуулна гэсэн 5 удаа. За гих маягаар ингээд бүх асуултаа, бүх хариултуудаа оруулаад ирээрэй гэрээнд даалгавартаа. За тэгээд дуусахдаа бүгдээрээ энэ untitled гэдгийнхээ оронд quiz game гэдэг нэр өгнө тийм ээ. Quiz game гэж нэрлээд юу ячээ? Хадгалчихъя. За нэрлсэн бол файл дээрээ дараад save now гэдээ орчингууд энэ save-ийн project гээд project saved болсон бол чиний хадгалагдсан гэсэн. За ингээд болоо. Баярлалаа.